зүүн баруунжигүрээс солондуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардимагна. Амтсан үзэгчдийн онцгийн өсөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн Гардимагна нэвтрүүлэг эхлэж байна. Манай өнөөдрийн маань зочин умарт Монгол улс, Казак улсын гавьяа тамирчин жилүүд улс бүхий олон улсын хэмжээний мастер Монгол улсын Скөдөр гарцаг Аднан Бахитгоо орогдоод байна. За сайн байна уу? Сайхан аварж иж байна уу? Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. За хүчээр их байна уу? Сайхан байна уу? Сайхан авруулж штэ энэ. Тэгж байна. За ямар сонин содон чамын хөрөг гаргаад ирвэ. Оо энэ ч манай бас үндэсний бас казак хөрөг гэж бас нэг юм байгаа. Казак хөрөг аа. Тий. Одоо манайхан бас тамхилын шүү дээ. Тий. Энэ. Ер нь тэгээд одоо өөрсдөө ингээ сайхан юугаар гар урлаар хийж. Гар урлаараа хилдэг хатандаа мөнгөлээд эвэр. Мөнгөлцөн байна. Тий, мөнгөлцөн. Тий чинь. Ер нь тэгээд лүр бас юм чулуу хөргөл барина үстэй. Байна уу байна. Тий байна л та. Тэгээ өөрсдөө бас ингээ сайхан хийждэг. Хийж нөө хийж. Бас их гоё сод юм байна тийм үү? Харин тий. Цөөр нь нутаг орондоо байгаад байна уу? Наашаа гоцод байгаад байна уу? Гой ер нь нутагтаа байж байгаа. Би нутагтаа аж дөрөд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд өвөлдөө нэг хот орж ирээд бас нэг өссөн газрыг бас нэг ингээд ирээд бас нэг ажил төрлөрөө ингээд хүүхдүүд маань энд байгаа. Тэгээд гой ер нь 90 очин л явж байгаа дөө. Би одоо Баян үлгэд л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд бас өвөлдөө бас нэг Улаанбаатарт нийслэлийн маань шанд өмнө энэ Улаанбаатарт бас нэг төрөөгөөч гисэн өссөн газар маань бас найз нөхдөдөө ирээд бас 90 очин явдаг юм уу? За ямар ажил эрхлээд байна үлгэдээ одоо? Гөө гавьяаны амралтанд байгаа гэнэ одоо тэгээд сайхан амарчл байна шүү дээ. Тэрнээс өөр ямар ажиллаа хийх вэ? Сууны цагт сайхан хөдөө гараад бас нэг сайхан цусаад амраад л тэгэл явж байгаа. Олон жил бас спортрооны даргаыг хийсэн нутагтаа тийм. Хийсэн. Тэрийг Баян үлгэн аймгийн спорт хорооны даргаыг 13 жил хийгээд тэгээд гавьяаны амралтанд гарсан да. Спорт төгсөлмөр одоо таны нэрвчтэй. Тийм аа надад өгсөн би тэрийг бас өөрөө бас сэтгэл гаргаж бас тэрийг одоо байгуулсан гэх юм уу одоо юу хийсэн дээ. Одоо 800 хүний судалтай дугуйг хэмжээтэй нэг спортын аймаг дээр нэг спортын ордны гишүүн бол тэр хөөсөлт чи одоо юу хийл гэж байгаа да тэрийг бариулаад ашиглалтанд оруулаад одоо хуушин залыг бол холойгоор госоод их сайхан залтай аймаг бол. Зундаа сингл сунда тэндээ суслан та тэнд очиж зустдаг. За. Одоо тэгээд Баян үлгэд чи өөрөө бас байгалийн гоё үзэсгэлэнтэй газар янз юм биз? Оо тэгэлгүй яг үү манайхан том ховдгол гэд урсдаг. Ховдгийн хамгийн их нь бол тэгээд хурган нуур, саргаал нуур гэд тэндээ одоо миний ах дүүгийн усуд, малчин усуд бүгд тэндээ сусдаг, өвлж идэг, тэндээ сайхан амьдардаг. Тэндээ очиж би зуунд очиж амардаг, сусдаг юм байна. Ах дүү самаалцсан дээр. Оо тий. Таны хүүхд нас бол одоо Сэнгэл сум өнгөрсөн. Сэнгэл сум гэдэг чинь их том сум. 10,000 гарын хүн амтай. Баян үлгэд тий том сум. Их том сум. Мод цагаалаад сал хийгээл урсгадаг гэж ярьж байсан та. Тэрийг нэг яриач. Үгүй тэгээд одоо хуучин би бол одоо таны хүүхд байгаа одоо сурагч байсан үед бол одоо манай аймагт том ховдгол гэж урсдаг. Их том гол. Тэрэндээ бол одоо би 60 оны сүүл 70 оны ихний үеийг ярих гэдэг шүү дээ. Тэр чинь бол одоо нийгэм ямар шиг юм байла. Тэр чинь одоо мод цагаалдаг байсан. Тэр голоороо сал урсгаад тэнд байгаа одоо манай ах дүү улсуудаа би бол туслаад тэр саландаа явж ийсэн. Тэр ховдголоор урсгаад аймагтаа хөргөд өгдөг. Бас нэг 200 гаруй километр газар уднаас уулнаас мод цагаалаад зөөвөрлөхийн одоо голоор шийдээд байна шүү дээ. Тэгэлгүй яг одоо бүх юм шиг нуурандаа булгаад тэгээд нуурнаас голоор варуулаад тэгээд тэрэндээ сал урсгалаар аймаг байгаа. Тэгээ аймгийн усалаад тэр ихсэн сал урсгана гэдэг
одоо залуус сайн мэдхгүй байх л да хуучных нь бол андахгүй. Тэр одоо хуучин барилга одоо тэгээд банз эднэр их бол бүгдийг тэрүүгээрээ ингэж явдаг байсан шүү дээ. Тэр чинь техник мэгнийг бол ер нь түн бага. Тиймэрхүү л. Тэр гэхдээ маш бас ухааны 200 км газар чи ингээд голоор урсгаад өвчин хэр чи нөгөө бензин шатахгүй Орох. Өсөө ухаанаа шийдчихсэн ба шүү дээ. Ухаанаас өөр арга байхгүй шүү дээ. Тэр шиг одоо техник эднэр байгаагүй юм шин тэгээд одоо тэгж хөргөөд тэгж одоо барилга бариад тэгэл амьдал ахгүй тэгж л явж ийсэн шүү дээ. Одоо мод цагаалах тэр ажлыг чи хийхээр одоо сал хийж ингэж урсгах чи одоо бас бэлтгэл болно шүү дээ. Оо тэгэл яах вэ одоо би ч бас тэрүүгээрээ жаахан тамир болсон болов уу гэж боддгийн. Тэгээд энэ малаа жахойд ч бас байсан. Тэр үеийн хүүхдүүд чинь бүгд малаа амралтаараа бол эрэм хөдөөч ч мал малдаг л тиймэрхүү л хоног яргах ч юм уу. Одоо ер нь хөдөөж явах ямар ажил байдгийг бүгдийг л хийж сурлаа л да. Морь унаад эмнийг сургаад ч юм уу. Хийдэг ажлуудыг бүгдийг хийгээл залуунаасаа өнгөрөөсөн да. Танаа удамд ерөн барилдаг хүн байв уу? Гэхдээ манай удамд бол улсууд байгаа л да. Нэг том биетэй улсууд байгаа. Гэхдээ бол тэдний шин бол нэг тэр суурн тэр одоо болдог тэр барил тэнд барилж ийсэн болохоос тэрнээс том эдэн наадмаар үүсэж барилдаг юм байлээ. Сумдаал. Тэгээ сумдаал. За та ерөн хүүхд байхасаа бүх дурлуу. Ер нь ягаад энэ бүх гэдэг спорт орчоо? Гэхдээ ер нь тэгээд бүхэнд энэ дуртай. Ер нь бөхшүүдийг харахаар шинэ ер нь дагаад салдаг нэг сайхан ер нь гайхамшигтай юм харагдаад ирээсээ тэдний ярьж байгаа нь явж байгаа барьж байгаа нийтнэр шиндийг сонирхдаг ер нь одоо нэг барилдаг залуу бөхшүүдийг сэргээс ирсэн залуучуудыг их дагаж дурайд л байлаа. Тэгээд бүх болох юмсан. Тэгээд бүх болох юмсан гэдэг ер нь мөрөөдөд ер нь их л ихшээсэндээ тэгээд ер нь зүудлээ ч юм уу тэгээд ер нь тэгэл явж идэг байсан даа. Таны үед одоо юу гэдэг нь танаа суманд орон нутгийн хэрэг бүхэн барилдан болдог. Хүүхдийн барилдан тэр болдог уу? Болдоггүй яг үү. Бидний үед чинь одоо 10 жил сурч явахдаа бол ер нь аймгийн авраг шалралт сургуулийн авраг гэдэг ер нь яг л болдог л байсан. Гэхдээ бид нэр барилдаг. Тэгээд бас би гарбомог тоглодог спортын төрөл бүх төрөл дээр л оролцдог ер нь тийм идэвхтэй л хүүхэд байлаа. Тэгээ 10 жилийн дүүргээд Улаанбаатарыг зорж. Тий 10 жилийн дүүргээд тэгээд тэр жишин бол аймгийн авраг шалралт тэмцээнд бол эхний 2 асмуултрад бүйл тийм хүүхэд байлаа. Тэгээд 10 дугаар анги төгсч ирээд тэгээд энэ Улаанбаатар хотод одоо дөрвөн самд байгаа барилгын техникум одоо Леханы нэрэмжит одоо коллеж тэнд бол нэг 3 жил сурсан. Тэгээд тэрийг төгссөн. Таныг полдерчээд их волейбол тоглодог хүүхдөө сайн гэж ярьд юм ээ. Тий. Гэхдээ би анхны одоо улсын аврагын медалийг одоо волейболоос авчихлаа шүү дээ. Тий. Энэ идэршүүдийн улсын авраг шалралт тэмцээнд оролцоод одоо би баян үлгээд байж захта бас тоглодог байсан. Тэднээс 5 бүсээс гарч ирээд 4 улсын аврагаар 4-д орж исэн. Дараа нь хотод ирээд тэр барилгачийн нийгэмлэгтээ барьж захта барилдаад 3 дугаар байранд орж исэн. Одоо согномох хөвгдөг багш байдаг байсан. Барилгачийн нийгэмлэгийн. Миний одоо тэр анхны спорт бол гарбан бүгээг. Дараа нь бол ерөөсөө тэгээд энэ шөлөөт бөхөө тэгээд үндэсний бөхөд тэгээд уламжлалсаа шаваас явсан л та. Та бол одоо чөлөөт бүхийн бас олон улсын хэмжээний мастер чөлөөт бөхөөр одоо яг суурьтай. Яаж явж байгаа одоо энэ чөлөөт бүхийн спорт ороо ер нь анхны багшнууд нь хэн байв? Энэ ч нэг сони юм байгаа. Барилгын техникумын сургуулийн авраг шалруулах тэмцээн болоод тэнд барилдуулсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо манай сургуульд бол энэ барилдаг бөхшүүд байдаг юм байлээ. Гэхдээ би хуучин бас хөдөөч бас барилж явсан болохоор шин тэр сургууль дээр барилдаад үндэсний бөхөр барилдуулаад тэгэл 3 дугаар байранд орсон. За тэгсэн чинь нэрээсээ тэнд үзчихээс нь одоо жудогийн дасгалжуулагч Буурлгаан Сүх гэж багш байсан. Одоо талигач болсон. Тэр хүн чинь одоо чи гарбан бөгөө бойдоо. Одоо ерөөсөө чи бүхэн дагсан дээр баха. Одоо миний сексэн дээр гээл. Тэгэхээр чи энэ одоо Дөвшин цаан байж тээ одоо. Гавьяд багш. Тэр хөдөөнөөс ирсэн. Анх бид хоёр шин тэгээд ингээд уулзагдаад уучраад. Тэгээд бид нэр шин одоо нэр Хансүг багшийн сексэнд ороод тэрнээс эхэлсэндээ шав болоод тэгээд хотын авраг болоод тэгээд тэр жил улсын авраг болоод 84 онд тэгээд л ерөөсөө шууд ингээд эхлээд одоо бүхэн замд л эхэлсэндээ. Одоо тэгэл волейбол тоглодог хүүхч бүхрүү ингээд
Ураад эхлэхээр нөгөө бөхчүүдийг хараад гоё байсан гэж бодож мөрөөдчихсэн чи бүр гоё юм. Оо юу. Хүн тоогдоод ингээ хүний шав болоод хичээлээд эхлэхээр. Тий. Гэхдээ тэр шин одоо нөгөө одоо хармам гэдэг шин багийн тоглоом шүү дээ. Тэрнээс энэ шин бол шөлөөт гэдэг шин өөрөө л одоо хувийн юм шиг л одоо тэгээд өөрийн шалтгааллах юм шин тэндээ ороод тэгээд их сайхан бэлтгэл сургууль гээд одоо миний хажууд байсан төвшин битүүр шин их дотносоо дээрээс бэлтгэлээ таслахгүй сайн хийгээд тэгээд явсан доо тэгээд найзлаад тий. Бие биендээ бас энэ барилдаад бие биендээ дуршлаг болоод тэр чинь. Оо тэгэлгүй дээ тэр шин тэгээд 74 онд шин одоо бид нэр шин бол залуучуудын одоо Улаанбаатар хотын авраг болоод улсын авраг болоод 74 онд чинь бол анхудаа Олимпийн найдварыг залуучуудын тэмцээний одоо Пхеньян Кореяд тэмцээн болоод олон улсын тэдэднэд оролцоо тэгээд ирээсээ эхэлсэн дээ бидний одоо зам. Тэгээд тэр тэмцээнүүд яаж орж ив? Оо тэд нэр сайн оролцож ирсэн. Эрен тэгээд медальтаа ирж ийлээ. Тэгээд эрен бүх тэмцээнүүдтэй тэр хоолчд болсон нэг тэмцээнүүдтэйг эрен гадаадд товдоо яваал тэгээд эрен их сайхан эхэлсэн дээ. Тэгээд аймагтаа чи үндэсний өвөөгөө барилдаад эрен тэгээд бүхэн замшил ууцсан да. Тэгшээвгийн тамирчин болоод болцохоор ингээл гадаад дотоод эх орноо төлөөлөд явах сайхан байз. Гэхдээ сайхан байлгүй яах вэ? Сайхан чим тэгээд бас хэсүү юм шүү дээ. Тэр чинь бас улсын төлөөлж очиж байгаа тэнд чинь бол тэгээд бас муу барилдах юм уу тэгээд хариугүй байх чи бас зовлогтой л доо тэр чинь. Хариуцлагатай. Тэр чинь бол ер нь эх орны төлөөл бас ингээд тангараг үргээд бас энэ чинь ингэж явж шít. Юм болгоны анхны зүйл сайхан байдаг. Анхны цолыг хаана яаж хүртэж вэ? Гэхдээ би бол аймагтаач бас барилдаж исэн одоо хүүхд байхдаа бол тэгээд анхны цол гэдэг шин бол ер нь 76 онд одоо 75 онд одоо бас би аймагтаа очиж нэг тойргийн барилдаа нэрэ барилдаа төрүүлээд аймгийн сан сол аваад 76 онд бол аймгийн наадамд төрүүлээд арслан сул авчихсан. 20 хэдэн наснда шүү дээ. 2 жил дараалал. Тий. За тэгээд тэрнээс хойш аймагт одоо 10 төрүүлсэн. Тий. Тэрнээс хойш 76 онд төрүүлээд дараа нь 89 онд төрүүлсэн. Тэрнээс 89 76-аас 89 хооронд бол дандаа улсад барилдсан. 89-ээс хойш тэгээд 2000 он хүртэл аймагт барилдаад 10 төрүүлсэн л дээ. 10 төрүүлсэн. 10 жилийн дөрөв хүртсэн ийм хүн байдгүй юм нанаас өөр. Гэхдээ одоо манай жиш байхгүй л дээ зүгээр өөр газарт ч одоо байдаг л гэж дуулдах юм. Одоо ховдодныг чинь хорлоо гэж бас байсан гэдэг. Тэрнээс чи өөр шим дуулдаагүй юм тэгээд тийм 10 төрүүлсэн хүн гэдэг. Тий. Бас ингээ өөрийнхөө аймагт өөрийнхөө төрж өссөн газар ингээд сайхан очиж барилдаа төрүүлнэ гэдэг чинь бас сайхан биз. Тэр үзэгчтэй хүндлээд. Тий би улсын золдоо хотод барилдана гэдэг ингээд байхгүй. Тэрийг хүндэтгээд тэнцэнэ сайхан ард түмнээ цэнгүүлж ирнэ гэдэг чинь. Тий. Маш зөв. Тий. Үеэр нь тэгж л барилсан дээр үстэй энэ ч одоо тэгээд энд нэг хүүхд тэмж нэгээд л ирээсээ нэг л юу яагаад биш. Нэг сайхан үзээд тэр гард хүүхдүүд гарна. Барилдах нь барилдана. Одоо ч нэг талтойгоо татсан бас нэг яриа өрөөдөө ийм юм болов. Яриа хөөрөнд юу орж явбуу та. За тэгээд эрен гайгүй дээ тэгээд ороогүй л улсууд чинь гутлаа байна гэдэл инех л байх л да тэгээд орохдоо ороод өгөөдөөгүй л байсан дөө. Ерөө ингээ тэмцээн оролдоо одоо барилдаа ингээл явхад одоо найз өгтөөгөө тэгээд ах дүүстайгаа хээр гадаа хоноглон хээри хоолцоо хийж иднэ. Оо тэгэлгүй яах вэ? Одоо хээр байх сайхан шүү дээ бас чи би ч бас энэ хөдөө байхдаа загслах ч юм уу тэгээд энэ хөдөө нэг сая сал маландаач явахтаа ч юм уу энэ одоо маллаач бас нэг хөдөөс явж ийшээ тэгээд энэ хөдөө бас нэг байх нь ч бас тэнгэрлэг сайхан юм шүү дээ. Та хоёр хоол ихтэй хэрэг. Хоолнд ч нэг ихтэйгүй. Ихтэй залуудаа дуртаач байсан гэж л ярьдаг юм ихтэй гайгүй. За тэгээд өнөөдөр хоёлоо бас яриагаа хээрийн цайтай өргөжлүүлнэ. Махад дотоод сайхан цай. Маштай цай өгнө дөө. За. Энэ ч сайхан юм уу? Оо за. За. Хэрийн сайч бас сайхан шүү дээ бас тэгээд.
Хээрийн цааныг цаанаалыг сайхан. Санаалыг сайхан шүү дээ. Ерөн тэгээд манай энэ Казак ард түмэн их зочломтгой. Хоол цагаа ингээ сайхан дэлгээл тавьдаг. Бас ингээд нутаг орноор амтэр бөхчүүдийг дагуулаад очиход одоо шиний бас тэр цай амданд суралцаад яах вэ гүшөөг асуух хүмүүс. Гэхдээ асуугаад ах чи юу байх вэ бас гэхээр ёсны юм баган бас ирсэн зоочиндоо бас нэг сэтгэлээ гаргаад бас нэг ингээд дайлах ч юм уу бас нэг уулзах учрах бол ирнэ. Элбэг дэлбэг байхыг их хүсдэг марайхан бол ирнэ. Хол ундандаа бас. Танаа нутаг руу танаа найз нөхдөөс одоо явж цуг өмтөр барилж юу? Барилджилгүй яах вэ? Тэр чинь манай тэр зөндөл ирдэг юм бөгшүүд бол ер нь байнга тэр чинь ирсэн цолдоо улсууд нь бүгд ирээлэр зэмэнд устдаа тэр чинь бол яг нэг үеийн улсууд чинь бол байнга холбоотой сүлбэтэй л байдаг шүү дээ. Улсад болохоор 81 онд тавдавсан. Тий. 81 онд начаа. Гэхдээ би 80 оны тойргийн барилдаанаар 80 оны нэг 32 бүхэн тойргийн барилдаан болдог шүү дээ. Нэг бүс бүсээрээ шалгарч ирээд хотоо шалгарч ирээд тэрэнд бол би мөнгө медаль авчихна 81 онд тойргийн барилдаанд насан туршидтын тэгээд тэрэндээс надад нашин сол өгсөн. За. Тэгээд 82 онд бол зургаалахгүй юу? Улсын наадмаар тий дандаа тонаан дээрээс зургаалсан. Тэгээд 84 онд бас тавлахгүй юу? Тэгсэн. Тий. Тэгээд биерээсээ наадмаар зөндөө үүссэн дээ. Та хоёр хэдэн оноос хойш улсад барилцсан? Тэгээд 76 77 оноос эхлээд наадамд барилдсан дөө. Улсын наадам. Тий. Тэгээд зөндөөч бас тэгээд наадамаач бас алимпа дэлхийн аварга дээр норно гэдээ бас оруулахгүй барилдуулахгүй байж байсан түүх бий дээ тэгээд. Зарим жилиг Тий. Олимпиад явуулнаа, өнжөө инжлийн наадам гэдэг. Зөндөө. 82 оны наадмыг бас дурсаад яриач. Тэр жил одоо 6 давсан шүү дээ. Ямар өгчүүлтэй, ямар шуухан барилдаа хийж арав. 90 голцоо тунсан. Тий наадмаар ер намайг нэг авч байгаагүй энэ дороо тундаг л байлаа. Тэр чинь одоо тэгээд 86 онд чинь бол одоо олон дахин барилдсан болохоор чинь одоо тэр ишин бас давхсаад байдаг юм байлээ. Тэр чинь тий баг тойрог. Одоо тэр чинь одоо 3-ын даваанд тийм 4-ын даваанд одоо энэ өмнө говийн Бахкүтэ барилж ирсэн. Одоо тунаад Бахкү чинь 3-ын даваанд аварга болж нэмтэ хаяад тэгээд 4-ын даваанд натаа тунаад 5-ын даваанд би бол нөгөө улсын арслан Ганбаатартаа тунаад. Нөгөө Ганбаатар чинь тэрнээс өмнө хийл юм байна л да. Баатар хөтэ тунаад. 5-ын даваанд энэ Ховдаймгийн улсын нашин Баатар хөвөд байгаа шүү дээ. Адуучны Баатар хөтэ тунаад. 6 дээр очиж Даш шамс нашинтаа тунаад. Хөрхөн гай. 7 дээр очиад мөнгөн тавьчихгүй юу? Тэгээд тий. Ер нь дээшээ хаа барилж сулаа ахуулж боломж байсан танд. Одоо байсан л байх л да тэгээд болдгоо л юм да тэр чинь. Тэгээд 7-гийн даваанд эднэрд барилдж ил явуулаад. Ер нь таны саяны ярьсан нөгөө нэг хүн хөдөлмөрлөн хэмжээ гэж байдаг гэдэг шиг. Тэгэл гарцаг дээр л хэмжээ нь байгаадсан юм болов? Харин. Дээшээ туулаа явуучих боломж баймаар л. Одоо хэмэтгэв дээ тэгэл одоо тэр чинь бас л энд бас үздэг залуучууд нэг л байлаа тэгээд одоо тэрийг хэмжээ домжоод ингэж хэлж хэцүүлтэй тэгээд. Одоо зөвхөн энийгшнийг хэд батлах юмсан дараа нь одоо ахиулах юмсан гэж ингэж л явуулаа шүү дээ. Тэгээд яваад тэгэл ингэж насан тэгээд явцдаг юм байлаа шүү дээ. Тэр чинь одоо тэгээд энэ хүн бол залуу хүн бол өстой хизээч нэг хөрөндөө гэсэн сэтгэлдэл болгоос нас би ингэж яваад өгдөг. Тэрнээс одоо би их гомдохгүй дээ тэгээд одоо ийм хэмжээтэй л байсан баг гэж өөрийгөө дүгнээл тэгэл одоо би улсын наадмын 5-ын даваанд ч бас 2-3 удаа барилж явсан хүн 4-ийн даваанд ч бас барилж явсан 7-гийн даваанд барилж явсан гэхэр шин бас тэгэл одоо тэр эдний шин бол одоо нэг юу яагаад яах вэ бас тэгэд тэр үед чинь нэг тиймэрхүү барилдаад явцсан болохоор шин тэр үгэндээ сэтгэл дүүрэн сайхан л явдаг юм да. Их сайхан хүндлэлтэй үз бүх хүн болох тэгээ энэ сайхан улсын цолдон гэдэг энэ том айлд ингээ хөл тавиад орчхоор хүн болгонд монголчууд бол бүхэн дээдэлдэг хайрладаг ард юм шүү дээ. За одоо та бол одоо юг гарцаг цолыг сүүл хүрцэн. Тэгэхээр л одоо начин маань явж байна. За начин ирж байна гэл ингээл сүүл болно өстэй. Тэгэлгүй энэ чинь бас энэ чинь агуу юм шүү дээ. Энэ чинь одоо нэг юу гарах юм бол одоо
нэг урлаг юм шүү дээ тэр чинь урлагч гэх юм одоо юу юм гэх юм дээ одоо тэр агуу тэрийг шин болоо хөндөлтгээд одоо бас миний хүү иймэрхүү болж байгаа сайдаа гэж бас хүн болгоно л дээрээс бэлгшээд одоо ацаагүй шүү дээ миний хүүгээс тэ одоо жоохон хүүхдүүдтэй ерээс аав ээж нь хүртэл ерээсээ тэгээ гिचээдсэн сэтгэл гаргацсан ерээсээ бүр хачин сайхан байдаг шүү дээ. За нутгийн 100 олны одоо тэр ивэл хайр гэж их сайхан байдаг юм шиг байна. Тийм ээ. Одоо таныг улсын цол өртөөд очиж нутгийнхнаас шагшин биширж бас их дэмжижсэн байлгүй. Хөө бидний яг үед чинь одоо би тоогоогүй эсвэл аяын тоосон ч гэж хэлэх хэцүү. Тэр чинь зүгээр нэг гар бараад баяр хүргэсний болохоос тэрнээс бол ер нь өөр юм бий үзээгүй. Одоо бол ондоо болчиход байна шүү дээ. Одоо шал өөр болсон байна. Байр машин тэ унах юм бэлдээд өгч амьдрах юм бэлдээд өгч нөгөө хүн шууд бүх рүү анхаарал хандуул болцсон. Хөө бидний хэд тийм. Танаа үед тийм байгаагүй. Байгаагүй ерээсээ тийм би яг үнэ хэлсэн дээр байж дээ тэр чинь байгаагүй байх. Тийм юм. Өөртөө дуртай хөдөлмөрлөдөг. Өөртөө дуртай гараал явсан дөө. Үнэн дуртай гараал. Бүгдээ сэтгэлдэгээрэл явсан дөө. Одоо тэгээд ерөн бүх тийм байсан дээр юм уу эсвэл одоо энэ орчин үе шиг ингээл нэг цол аваад ингэнгүүтэл нь хамаг юм шагнадгийн зүг юм уу? Аль нь зүг бах л да тэрнээс одоо шагнасны юу байх вэ? Бас өргөмжилж байна, дэмжиж байна. Тэндээ юу буруутах нь юу байх вэ те? Бас сэтгэл юм шүү дээ тэр чинь. За Монгол эр хүний бүх хүний жудгийг та юу гэж ойлгодог вэ? Одоо жудаг л гэж ил ярих юм да. Тэгээд тэр жудаг гэдэг шин бол ер нь ганцхан үгээр гэлжиж болгооргүй. Тэр чинь их агуу юм шиг санагддаг надад бас. Эр хүн ямар хүн байдгийг тэр чинь одоо эр хүн хэлсэндээ юм бол харайсан даа гэж бас тиймэрхүү утгатай бас жудагтай байна гэдэг шин бас энэ чинь бас ямар ч бас хүний нэг одоо байдлыг л харуулдаг л зүйл гэж л боддог. Тэгж хэмждэг шүү дээ. За амжилт гаргахын гол нууцыг та юу гэж ойлгодог вэ? Гэхдээ амжилт гаргахын гол нууц бол хөдөлмөр шүү дээ. Шин сэтгэлээсээ бие сэтгэлээ зориулж одоо тэгээд хайр найргүй тэгээд тэнд чинь бол сэтгэлээ өгөөд одоо нэг сонирхлын журмаар биш. За яах вэ дээ болох болоогүй болоо гэсэн юм биш. Яг зэрэг зорьсон хүн бол тэндээ хөрөх ёстой. Хөрөгчлийн байдаг юм байлаа. Би бол ерөөсөө хөдөлмөр л гэж хэлэндээ. Золиол хөдөлмөрлөө хоёр гүйц сэтгэлээр. Яг. Энэ л. За хооч үе одоо энэ залгам чалаа болсон бөхчүүлдээ та юу гэж цагт сургадгүй шавнартаа. Гэхдээ эднэр жишин бол одоо тэгээд хүн болсноос хойш одоо эр хүн болгон бүгд бүх болж чадахгүй л дээ. Гэхдээ бүх болно гэд яг зориулсан хүнд бол ер нь хөдөлмөрлөх хэрэгтэй, бэлтгэл сургуулаа хийх хэрэгтэй, сэтгэлээ зориулах хэрэгтэй, амьдралаа зориулах хэрэгтэй. Одоо бүх юмыг тэгж ажил. Тэгвэл бол ер нь бэлтгэл сургуулаа хийгээд хийсэн хүн бол ер нь зохих хэмжээний амжилтанд хүрдэг л гэж боддгийг. Одоо ямар хэмжээндээ хийхин тэр хэмжээндээ одоо алдаргав янда хөрөндөө. Одоо сумын хэмжээ бол сумын бэлтгэл, аймагтаа бол аймагтаа улсынх бол улсынх тийм хэмжээндээ бэлтгэл хийж байгаа л тэр ямар нэг алдар солонд чи тэгээд хөдөлмөрөөрөө л хөрөндөө өөр зам байхгүй л гэж боддог шүү дээ. Бид нэр өөрсдөө тэр замаараа явсан юм болохоос тэгж л ойлгодог да. Зүүн баруунжигүрээс солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн эсэмхэлд цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардимагна. Таны үед бол өлгийнхөөс өөр бөхчүүд юм байв. Таныг ер нь дагаж ингэ хичээлж ийсэн. Одоо бол өлгийн хүчтэй ингэж явж байгаа. Тэрээс ингэж ер нь дагаж явж байгаа. Байгаагүй. Гэхдээ ер нь тэр эднэр чинь байгаагүй нэг сэрэгтэй байсан улсууд байгаа л да нэг хажуумхааны эднэргээд тэрнээс өөр ч удаа тэгэд байхгүй бол баг манай аймгаас ирэн хүн их сөөхөн байлээ барилдааны. Одоо баг ганцраа шахуул явсан да. Та ер нь тэгээд аль нийгэмлэгүүд бас харайлаг. Тухайч одоо нийгэмлэг гэж гардаг ус тийм. Тэгнь. Спорт хороо биш нийгэмлэг гэдэг одоо хүч тэр гэл ингэ явдаг ус. Аль нийгэмлэг тариалагддаг вэ? Би одоо барилгын техникумд байхдаа барилга шин нийгэмлэгтэй.
харьяалагддаг байлаа. Барилгын нийгэмлэг том нийгэмлэг байсан. Дараа нь одоо хөдөөж явахын дэс сургуульд харьяалагдлаа. Би хөдөөж явахын дэс сургуульд одоо бас олон жил сурсан хүн шүү дээ. Тэрэндээ харьяалагдаад дараа нь энэ тэрнээс гараад дараа нь Сүхбаатар район гэдэг одоо хорчол спорт клуб гэдэг тэрэнд харьяалагдаад тэгээд дараа нь Баян үлгээ дээр л очоод тэгээд ингэсэн түүхтэй юм байгаа юм да. Одоо тэгээд суржаа салбараа өнөөхний нийгэмлэг тариалагдаад явсан шүү дээ. Тий, тэгж л явдаг байсан. Шигшээ багт одоо хэдэн жил тамирчин юм та? Гэхдээ би шигшээ багт олон жил байсан. Шигшээ багт би одоо 74 оноос хойш 2 дугаар шигшээд багт тэгээд 2 жил болсон юм. Тэгээд 78 онд улсын 1 дугаар шигшээ багт ороод 86 онд халагдсан да. Зөв. Тий, энэ шигшээ багт олон жил байсан. Тэгтээ бол бас хоосон байгаагүй 80 оны Москвагийн Олимпиад 83, 85, 86 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн шилжүүлдэг. 81 онд Америкт болсон дэлхийн сумын тэмцээн сайн санааны тоглолдог гэдэг олон улсын гадаадын олон улсын тэмцээнүүдтэй зөндөө оролцож байсан дөө. Тэгээд би энэ шилжүүлэлтэр бол энэ улсын аваргаар бол 9 удаа мөнгөн медаль авч үндэсний бөхөр 1 удаа 10 мөнгөн медаль 4 удаа улсын аварга болж 4 удаа хүрэл медаль авч ирсэн ер нь амьдралаа бол ер нь энэ спорт зориулсан ер нь их л явж ирсэн хүндээ. Одоо тэгээд бүх олон ингээд оюутан болж ирээд одоо барилгын коллежид орсон байж хаад бүх болоод ингээд аав ээж нь ах дүүс нь юу гэж вэ? Одоо тэгээд юу хөдөө тэгээд одоо хичээгээрээ тэгээд одоо болж явал яагараа гэл тэгээд дэмждэг бас ч эдээ сургуулиуд бас сурсан дээр бахаа да эцсийн эцтэй боловсрал хүнд хэрэгтэй шүү дээ. Тэрийг ч бас хичээгээрээгээд ямар сайндаа би хөдөөж явахын дэс сургуулийг 10 жил сургуу дээ шигшээ багт байж байгаад. Тэгээд одоо юу бөхрөө хичээлж эхлээд за тэгээд аймагт одоо ингээд төрүүлээд юм уу арсан цол аваад ингээд ихэ зөв юм сонгосон юм байна гэж ингээд дэмжиж юу? Дэмжилгүй яах вэ? Бас тэгээд энэ би одоо би сэтгэлээ зориулаад энэ спорт тэрийн тусандаа бүгдээ зориулсан юм болохоор тэрэнд төлөөл гişээгээд л ирээсээ тэр байгаагаа үзэл тэгэл явсан хөндөө. Ихэсээ бид нэр шинэ одоо дөрвөлээ. Би айлын ганцхан бандын шүү дээ. Тэгээ 3 эмэгтэй хүн байдгийг 2 эгч 1 охин дүү гурлаа байдаг. За ер нь тэгээ танаа одоо бас ахаад танаас өөр бүх төрсөн. Гэхдээ яг хөдөө манай нэг хүү барилддаг юм одоо. Бигжангад одоо аймгийн харцах солдоо. Бас 2 3 удаа баталсан. Одоо тэр Баян үлгээд тэр биеийн тамир спортын газарт дасгалжуулагч идэг. За 4 хүүхдтэй л үү та? Тий. За хүүхдүүд нь одоо нэг банд нь барилсан. Нөгөөх нь барилдаагүй. Нөгөөх нь бас барилдаагүй. Тэр чинь одоо тоглоом спортын тоглоомд сагсандаа л яваад байна да. Зөв. Тий. Спорт тоглоом. Спорт тоглоомд л. За 10 жил ингээд суманда аймагтаа төрүүлээд эхлэхээр нутаг орныхын юу гэдэг юм бэ? Одоо үндсийн бөхөд бол одоо 10 жил улсад Бадны мөгөө Батэрдэн аварга одоо ингээд төрүүлээд явсан. Та бол одоо Баян үлгээд бол Батэрдэн аварга амжилтыг л бараг эвдээд ингээд төрүүлсэн шүү дээ. Тэгэхээр ер нь нутгийн юу гэдэг юм бэ? Олон жил ингээд сайхан төрүүлэхээр бас баярлалаа үз. Нэг талаараа бас өөр арслан золтон төрүүлчихгүй гинэ. Гэхдээ янз л байгаа л да зүгээр ер нь тэгтээ тэр үед чи бас ер нь барилдаж явах үед чинь бас би яг үннээ барилдчихээ бас арт түмнээ бас нэг хуурч барих яахгүй зүгээр сайхан үзчихөө залуучууд гээд ингээд ярьдаг байсан. Тэгэл үзэл тэгээд барилдаа төрүүлждэг. Тэгээд бас зарим нь дургүй байдаг байсан уу тэрийг нугааж явахгүй дээ. Гэхдээ ер нь хүн баярлуулахгүй яасан юм бэ гэд. Гэхдээ баярлуулаад цаахан ингээд та нар чинь бол ерөнсөө хүч үзэж байгаа л эцэстээ дууссан дээр бидтэй. Тэгсэн чинь одоогийн залуучууд бол ерөөсөө миний бас нэг таньдаг хэдэн залуучууд бол маш их баярлаад байна. За багтаах маань та энэ үнэн сайхан барилдчих дээ. Бас яриа хөрөөгөө ер нь ингэж сайхан барилдаж явсан нь маш сайхан зөв байсан байлаа. Бид нэр чинь тэр үед чинь бас нэг гомдлол байдаг байсан чинь одоо та уучлаараа тэгж бид нэр чинь бол яаж ясныг бол та яг хүчээ үзээд яг ингэж сэтгэлээрээ барилдаж явсан бол одоо бол жоохон бас эвдэрсэн яриа хөрөөтэй энэ чинь бас нэг болгоо байдсан цаг болцсон байх шүү дээ гэд надад бас нэг урамруулаад идэг юм одоо залуучууд. Тэгэлгүй яг. Танаа одоо таны үед бол
Одоо наадамч тийм сайхан болдог байсан. Оо тэр наадам Яг л хүчээ үздэг. Хүчээ үзэл ерөөсөө бүх юм бол яг одоо нэг 9 дугаар нэг болдгороо яг ориг тэрнээс таньдаг мандаг найз нөхдөд яриа мэрэ тийм юм бол байгаагүй шүү дээ тэр чинь. Ард түмнээ л цэнгүүлж байсан. Тий сэнгдээ байсгаал л Хин ингэ. чадaltaй. Тий. Тэр чи бас одоо баян хайдаг хүндээ оочгүй бас байна шүү дээ. Тэгэл айл Азийн юмор бяртай л. Оо тэгэлгүй дээ тэр шин бол бас энэ чинь уралдаж барилдана гэдэг шин бол басаа бие бэлтгээ сэтгэлдээ яагаад тэр их шин бол одоо бас өөрөөр эргүүлж болохгүй шүү дээ тэр шин бол хэрэггүй. Тэгж л хичээсэн дээ. За тэгээд одоо бол ингээ эргээд харах нэ одоо бол бүх ондоолчч шүү дээ. Харин тийм. Дараа нутгийн дүүгээ дэмждэг, найз нөхдөө дэмждэг юм уу. За тэгээд л одоо зарим үед бол мөнгө аваад дэмжиж бай. Хичээний олон асуудал байна. Танаа үед бол тийм байхгүй ч гачин сайхан биз. Харин багталтай байдаг. Авсан цолн эзэндээ гоё. Тэр одоо тэр миний барилж явсан үеийн улсууд хэлдэг юм. Бид нэр ямар сайхан байж дээ бас биендээ ярьж үзээгүй ирээсээ яг шударгаараа ингэж үзчихсэн байж дээ. Одоогийнхан болохоор шинэ одоо тэгээд найзлаа тэрвэрлдээд ирээсээ янз бүрийн болоод байгаа юм чинь ямар хачи юм бэ? Бид нэр шинэ одоо тэр үедээ тийм юм хийхгүй яасан юм бэ гэсэн оногоод тоглоом маягаар л бас юм ярьдаг юм. Гэхдээ бол яг шударган дээр дээ бас тэгээд нийгмийн ч юм уу одоо саган ч юм уу одоо ийм болчихоос нэг сэтгэл онцгорол байдаг юм да. Би ширийн наадам араач бас нэг их барилдааны газар дээр л энэ очдгүй шүү дээрээсээ тэгээд нэг очихоор чи нэг бас ахын ярэ мэрэтэй болохоор чин цаа ярьшээ зүгээр юм дээ. Түмэдээ дулаач яах юм бэлээ гэдэг. Өөр чи явчихдаг юм. Өөрийн үе тэгж байгаагүй болохоор. Тэг үү төгөр юм бол байхгүй. Зүгээр шууд л одоо тэгээд үзийлгээл үздэг. Тэгээ барилдаа тэгэл хин хинт чи хал байхгүй тэгээд ирээсээ тиймэрхүү юм байхгүй тэгээд. Таны үед одоо барилж байсан хөгчүүдээс бас дорсоод яриач. Ерөн уран барилдаантай барилдахад барилдааны нүүцгэд харахад ерөн ямар бүх байв. За мөн барилдахад ерөн нэлээд төвөгтэй бас энэ тэлийг таарчихсан гэсэн бүх ямар бүх байв. Одоо бид нэр шив шигшээ багт байсан болохоор шин одоо бүгд яаж яана л да. Одоо биднээс нэг хэдэн хах улсууд байгаа мэн авраг сэрэн тухтах байна. Улсын зан ишхэн, улсын зан Гочоосорон, Сэндаюш гэдэг одоо энэ тэгээд энэ улсын зан Хөрлөбаатар, Гамболдо гэдэг одоо дараагийнхан дээр Балжин ям гэдэг одоо манаас дүүлдэ. Одоо яг миний үеих болохоор шин одоо энэ увсын тулгаа байна. Тулгаа зан. Тий. Одоо Ховдын Баатар хүү, Өмнөговын Баг хүү, Дундговын Улаан хүү, Говалтайн Даваан ям гэдэг. Хинтийн одоо Сүхбаатарын Шулуун гэдэг эдгээр чи одоо бид нар нэг үеийн барилж явсан улсууд юу дээ. Тэгээд эдгээр л байгаа да төвшин зан төвшин байна одоо. Одоо миний доотны энэ бид төрсөн анх одоо анх тэр хүүхд сурч ягаад бэлтгэл сургуультай танилцаад анх тэр хөдөөнөөс би хөдөөнөөс ирээд одоо хэлж сайн мэдэхгүй би ч бас тэгээд уулзаад уучраад өдий гэртэл сайхан найзлаад явж байна та бид нар чинь. За тэгээд сая бас ярьлаа. Хэлсаа мэдхгүйгээд хэрэг бэршээл гардаг байв. Гардаггүй яг үү би ч одоо баг баян үлгээ дээр Казак 10 жил төгссөн юм шүү дээ. Монгол байхгүй. Монгол байхгүй. Байгаал да байхдаа бол ийм хэрэг ярьж чадахгүй. Ерөнхийдөө их шөлөөтэй ярьж чадахгүй. Бас л одоо бас зовлон их байсан өө. Тэгээд сурсан л тоо тэгээд ирнэ. Сайн яваа хүний ард сайн хань байдаг гэдэг. Ханыхаа талаар яриач аль нутгийн хүмб. Одоо манай хань бас хүүхдийн ихэмж одоо бид нэр 4 хүүхэдтэй. 2 охин 2 байдтай. Одоо тэр бүгдээрээ том болцсон. Энд тэнд сургуулаа төгсөөд аж төрөд амьдраад явж байна. Нэг хүүхэд маань охин маань Америкт, нэг нь Туркт, нэг банд маань одоо баян үлгээд бас дасгалжуулагч хийгээд нэг нь одоо бас сурч байна. Иймэрхүү амьдралтай хүүхдүүд бүгд том болоод явцсан. Одоо хөшин бит хоёр л тэгээд аж төрөд амьдраад байж байгаа шүү дээ. Таныг бол тэгээд гэр бүлийн хань их дэмждэг байв. Дэмжлэг бай яах вэ? Чинь одоо энэ чинь тэгээд одоо барилдана гээд явахт л тэгээд лэрээсээ тэгээд бүх арын албал бүгд тэндэл үлдэн шүү дээ. Тэр чинь одоо юу ярих вэ тэгээд. Тэгээд амжилт гаргаад тэгээд баярлалаа. Оо тэгээд баярлалаа яах вэ тэгээд. Хэцүү шүү дээ. Эн чинь бол ер нь энэ том ном наадамдар барилдана гэдэг шин бол ер нь тэгээд бие сэтгэлээ бэлтгээд ерөөсөө бүх юмаа шин
зориулын шүү дээ. Энэ чинь бас л ядаргатай юм шүү дээ. Энэ чинь бас тэгж нэг ярьж хөрөөд байх юм байхгүй. Энэ чинь бол байлдах гэж шүү дээ. Байрлах гэж байлдах. Тэрэнд чинь бол бие сэтгэлээ бэлтгээд тэр чинь хүнтэй ярихгүй хоолундаад харуулад сэтгэлээ таруулад би тэр хүнтэй үзэн шүүгээд би хинхэнтэй барилдаг үлээ тэрэндээ судалгаа хийгээд за би тэр хүнтэй яаж хинтэй яаж барилдах уу гэдэг хэрэгсэ. Тэр эдний шин бол бүгдийг нь юу яаж байгаа л тэгээд үзэн шүү дээ. Тэрнээс өөр л тоглож ярьж байгаа сууж байгаа тэгээд яарна гэсэн юм байхгүй шүү дээ. За энэ үндэсний бүхэн холбооны талаар ярил. Та одоо бол Баян Хөдөлгөөний аймгийн төлөөж энэ холбоонд бол бас олон жил үхлэн дуулгаж өөрийн үзэл бодлоо илэрхийлж тусгаж явсан. Оо тэгсэн. Энэ тал дээр та яриач. Одоо холбооны таны үеийн холбоо, одоо үеийн холбоо ингээд холбооны одоо үе хийжсэн ажлуудаас ингээд дурсаад ярих юм бол одооны холбоо ерөө хэр ажиллаж байгаа санагддаг тань. Гэхдээ би энэ холбоог шин бол анх байгуулж байгаа үеэс мэдэн шүү дээ. Энийг анх байгуулж явахдаа энэ анх байгуулад хурлаа хийж явах үед чинь би байж исэн юм шүү дээ. Улаанбаатар хотод. Энэ Нямдорж эднэр чинь одоо энэ миний найз талигаас нь Үгсийн сан давааны эднэр гэж байна. Тэгээ Данзан гэж бас байна. Эднэр чинь бол ингээд Монголын үндэснүүхийн холбоог байгуулад анхны энэ холбоонуудаас анхных нь баг шүү. Тэгээд дараа нь энэ бүхэн өргөгөө бариад тэгээд л ингэж явж байсан. Би энэ холбоон дээр олон жил систем зөвлөлийн гишүүд олон жил явсан. Энэ бол бүхий арга хэмжээнд оролцож явсан. Энэ юу болсны эдний шиг бол би энэ гадралнаа мэднэ. Сургааг энэ давааг сол тоглоод энэ чинь 8 даваа гэднэр сол тоглоод одоо гайрд маарда гарцах барцах гэдэг ирээс энэ эдний бүгдийг хийж ийсэн одоо их сайхан энэ та оролцож байсан үү? Оролцож байсан. Энэ их сайхан татаа нөхцөл байсан л та зүгээр энэ одоо ч гэсэн тийм барьсан марсаа сонгох эднэр шинэ янз бүрээр өөрчлөгдөд бас зөндөөл юм хийж байна. Одоо ч дараа нь ч бас хийх бах. Энэ шишээ сайхан хөгжих бах. Үе үетэл ерөн юмнуудыг дурч үзэж болохоос болохгүй хүртэл дэвшлээр явж байгаа. Яг үнэ. Таны үед байсан бүхий холбоо одоо үеийн бүхий холбоотой харьцуулбал ерөн ямар шиг ажиллаж байна? Гэхдээ яг харьцуулах чи одоо юу байх вэ дээр нь одоо бол энэ бас л бүхд гişin хөгжөөд одоо хагас бүтэн сайн дээрээс бүхийн өргөнд дүүрчсэн барилдаанууд нь явагдаад зурхтаар нэвтрүүлээд дээрээс энэ чинь бол одоо арт түмэн нэрний их баясаад тэрийг үзэх юмсан энийг үзэх юмсан гэд сайхан л байна штэ. Одоогийн залуу шууд ч бас өндөө сайхан барилддаг болсон байна. Тэр нь зөвхөн бүх үндэсний вөхрөө хичээллээд мэрэгжлийн болчлоо. За жинхэнэ одоо тэгээд өөр төрлөөрөө ч бас нэг самбужууд эднэргээд бас эднэр тэгэл бас барилдах шаардлагатай л да их сөөхөн барилдаад ах шиг байна. Тэр нь жоохон тэр дутагдлалтай тал нь байна л да. Хуучин ямар шин байлаа одоо энэ дөрөм эднэр нь өрчлөгдөд одоо ч гэсэн бас дөрмөнд оруулах гэж байгаа улсууд бас яригдж ил байна. Бид нэр бас шигтэй байцаар сонсож ил байна. Ерөнхийдөө их сайхан хөгжилтэй энэ чинь бол энэ чинь үндэсний спорт гэдэг чинь агуу юм шүү дээ. Энэ морь суур энэ бөх гэдэг шиг бол энэ өөр улсууд байхгүй чинь агуу юм да. Үлгийн та хэд дэх цолт юм бэ улсын? Би үлгийн 3 дахь 4 дахь цолт юм. Таны өмнө манай өмнө бол ерөөсөө 1900 ардын услын 25 жилийн үед. Бүр эрт тэр хүнд одоо манай Абдагажи хүнд зам гэж босол авч ирсэн. Тэгээд 49 онд Хожогопан гэж начин болж байсан. 51 онд Норхаадл гэж хүн зам болж байсан. 54 онд Мөнх Эрдэнэ гэж хүн начин болсон гэж ярьдаг. Тэгээд дээрээс тааснаа тэгээд 81 онд та. Тэгээд 81 онд би 30 жилийн дараа л гарсан байна л да. 30 жилийн дараа ингээд цолтон болоод явхаар одоо нутгийнхаа үлгийнхэн бол таныг хөндлөн дээдлэн шүү дээ. Дээдлэн ярьсан. Одоо хэзээ тэгээд гарах болов уу гэж ингээд явж байхдаа бол ярьсан. Ардын услын 25 жилийн ойгоор гэдэг шиг бол тэгээд хэд байх вэ? 21 төр гэдэг шиг. Тэгтэл одоо тэгээд би болох юм болов уу гэж ингээд би ямар сайн дэ нэг сонин дээр ч бас нэг ярилцлага өгсөн шүү дээ. Одоо манай аймагаас улсын солдод өрөх юм бол ер нь онгоц өгсөн ч яадаг юм гэдэг. Тийм юм хэмжээнд.
Тэгээд танаас хойш Баатар цол нэчээ. Баатар цол. Дараа нь Сэрэг. Гэхдээ бас араасаа их олон сайхан цолтон дагуулсан. Тий. 3 сайхан цолтон. 3 сайхан цолтон дагуулсан. Их ойрхон тэрэг. Хоёр. Тэгээд одоо Өлгийн энэ сайхан нутгаас олон сайхан цолтон төрөөд ингээд одоо ганцаараа нач байсан бол олон сайхан дүүнэр цолвал эхлэхээр бас сайхан бахархаа. Оо сайхан. Одоо хуучин ойлгохоос ишээ сайхан нэмэгдээд бас ирэх шин мэдрээд байна. Одоо тэгээд сайхан байгаа шүү дээ. Тэр эднээс бас хүсээд бас солоо батлаараа сайн барилдаарай л гэдэг чигээл нэг юм да. Өлгийнхэн маань тэгээ ер нь бас ингээд цолтон төрөөд араас нь ч бас олон сайхан арслангууч гарч ирж байна. Бодохгүй бас нэлээд олон сайхан цолтонтой болох байх. Болох бол үг гэж бодоод дээрээсээ тэгээд хөсөөд л шүү дээ. Би олон төрлөөр барьжээс. Өөрийн дөрөмтэй, журамтай бас тэгээд куртктай хийгээл бас өмцдөг. Тэр чинь одоо манай алдар төвөг хажим хааны нэрэмжтэй тэмцээний хүч байна. Олон улсын тэмцээний хүч бас байна. Дэлхийн хэмжээнд бас юм зохион байгуулад ирнэ барилдаж л байна. Тэрэнд чинь одоо манай Монгол бөхшүүдээс бол зөндөө л улсуудыг оролцуулсан дөө. Тэгээд энэ тэр барилдаанд бол энэ одоо энэ авраг Бацуур тэгээд энэ Санжаадан багшаасад барилдуулж ийсэн энэ зөндөө ирнэ. Тэгээд энэ Сэрэг мэрэг эднэр чинь анар манар эднэр гээд бид нэр зөндөө очиж барилдаа тэрэнд энд бол тэр тэмцээнд оролцож ирнэ л. Одоо тэгээд өөр энэ орны бас өөр төрлийн одоо юу гэдэг Кураш юм уу, эсвэл Монгол ч юм уу, Казак ч юм уу, энэ Солонгосын ширээ ч юм уу, энэ бүхлүүдээр барилт бас л туршлага давуу тал болно үү? Тэгэлгүй дээ юм бол бүх гэдэг шин тэгэл ер нь одоо нэг одоо ярьдаг шүү дээ энэ чинь бас нөгөө одоо зэвсэхгүй байлдаан гэдэг. Тэрнтэй адилхан шүү дээ. Тэрнээс болоод одоо тэрний нөгөө дөрөм журмын өөр болдог бас барилдааны адилхан шүү дээ тэр чинь юм уу. Энэ чинь эр хүний хатуу тоглоом гэж ирээсээ бүх гэдэг шин бол бид нар чи бас ер нь дэгээр өвөр Монголын барилдаанаар би одоо 83 онд одоо энэ өвөр Монголд очиж бид нар шилөөтийнхэн барилж ирсэн. Энэ Монгол Хятадын соёлын харилцааг анх тэрэгтэй нээж ирсэн 83 онд шүү дээ. Энэ тэрнээс өмнө 22 жилийн өмнө энэ Хятадын элчин дээр очиж нэг дуун уралдаан болоод зодаа болоод тэгээд соёлын харилцаа тасраад тэгээд 83 онд бид нэр өөхийнх нь очиж ширээд өөхийнх нь очиж уулзалт тэмцээн хийгээд өвөр Монгол дээр очиж тэр Хятадын соёлын хувьсгалан дуусаад тэнд чинь бол бүхэн сургууль нийжсэн шүү дээ. Тэрэнд оролцож бид нэр чинь 2-3 удаа уулзалт тэмцээн. Тий. Би 83 оны юм яриад нь шүү дээ. Тэгж байна. Тий. Тун сайхан зүйлд бас оролцож байсан шүү дээ. Тэгэлгүй дээ чи бас тэгээд тэр том арга хэмжээ байсан. Та ер нь тэгээд бас энэ өвөр Монгол бүхөр барилж яв. Тэгтэл барилсан. Тэгэхэд барилдав. Тэрэлцээ барилсан, Монгол бөхөрч барилсан, өвөр Монгол барилж барилдаад яг тэр бүхэн сургууль нийжсэн тэгтэл. Туваараа явж барилж байсан да. Барилсан энэ туваа хизэл мэдэл гээд ирнэ. Үгүй зөндөө энэ Буратаар ч барилж исэн энэ олон үдснэр барилж исэн. Ямар амжилттай зүйлж яв. Үгүй ерэн гайгүй дээ Якут дээр очиж бас барилж байсан. Энэ сургуур байднэр гэл зөндөө бид нар чинь одоо бүх барилдаг юм бий тэгээд барилдаг шүү дээ тэр өөр яриад ах юм байхгүй тэнд чинь. Ерөн барилдаанд барилдаа барилдаа. Тэр унжгайх намаа байхгүй тэнд бол барилдах ёстой зүгээр. Гэхдээ энэ ерэн барилдааны суурн байж байгаа юм чинь тэр шөлөөтийн суурн байж гин үндэсний өхийн суурн байж гин бусд өхийн суурн байж байгаа юм чинь тэрэн тэгээд барилдаад барилдаа шүү дээ. Барилдаанд үгүй ерэн бүхэн тэгж л байх ёстой биз дээ. Тэрээс би тэрийг барилдана энийг барилдахгүй ч гэх шиг одоо тийм. Энэ барилдаад үзээд ер нь барилдаа аана тэнд барилж. Боо яг үнэ. Тий. Энэ бас нутаг нутгаас ингээл харахнаа бас бүх их төрдөг нутаг байна. Бүх ховор төрдөг нутаг байна. За тэгээд энийг бол та юу гэж боддгоо энэ газар нутгийн байршил байдаг юм уу? Эсвэл одоо юунаас болоод ингэ тийм бол. Одоо ингээл ар хангаа увсвал одоо ингээл бас зөндөө сайхан хүчний өлгийн нутаг байна. Тий. Зарим одоо ингээл аймагуд бол бас бүх төрх нь ховор байгаад байна. Одоо энийг шин болоо шинжиж хэлэхэд мэрхэлдэ. Тэр чинь тэр орчиндоо байгаа тэр бас өхийг бас нэг залуучуудаа ч бас холбож ярина. Бас хөдөлмөрчтэйг би их холбож ярьдаг дуртай. Тэр хөдөлмөрч улсууд нь байна. Ажил амьдралдаа хэр сайн тэр эднээс л бүхэл гардаг. Тэрнээс бол ер нь нэг ажил хийхгүй нэг бэлтгэл сургууль юм уу
одоо ямар нэг одоо хүч хөдөлмөрийн ажил хийсэн улсуудаас л сайн юм гардаг. Сагаагаар нь одоо хүйтэн байдаг, малажаа хуйгуулууд одоо бэрхшээлтэй өвөлдөө их састаа ч юм уу. Тэгээд ер нь тийм одоо ажил ихтэй бас нэг зорилготой улсуудаас л ер нь тэгээ гарч ирдэг юм болов гэж би бодоод байдаг шүү дээ. Одоо бас ингээд энэ Бацуур гэднэр чинь ингээл одоо тусгай ерөөсөө байшин бариад тэр өгшүүдийг бэлтгэл сургууль гэлэхэр бүх болцоогоо хангаж шүү дээ. Одоо би ч гэсэн одоо тэгээд Увс аймагтыг очиж барилж байсан. Тэгэхээр шинэ авраг баянаагтайгаа ч очиж барилж байсан. Гэхдээ тэр хэдэн улсуудын бас нэг хүүхдүүд нь ч гэсэн одоо ард түмний ч гэсэн ер нь их бэлгшээтэй шүү дээ. Одоо жишээлбэл Баянаагийн одоо барилдсан хэвсэн дээр хүүхдүүдэд өнгөрүүлээд энэ ч бас ажис аваад бэлгшээгээд энэ чинь хүний сэтгэлийн юм шүү дээ тэр чинь. Тэр чинь тийм байлгүй яах вэ? Яг тэгжээс одоо бас дараачийн залуучлаа гаргах нь гаргалгүй яах вэ? Аав ээж чинь тэгж бэлгшээгээ. За ийм сайхан бүх хүлээ. Миний хүү бүх болоо шүү. Энэ дээр нэг гівтээ яг нөгөө жоохон хүүхдийн тархинд би бүх болно гэсэн сэтгэхээс. Тий. Одоо бүх сайхан шанар бол ер нь бүх хөндөл байдаг л гэж ярьдаг шүү дээ энэ ч одоо тэгээд одоо эр хүний шинж эднэр нь бол тийм хөдөхгүй бас ажилсаг хөдөлмөрч амин дэрэлдээч бас сайн авч явдаг ер нь кичээнгүй сайхан эргэж л тэрийг шин одоо дурайлгүй яах вэ гэдэг чинь тийм болохгүй хүсэлгүй яах вэ бас бүхэн тэгээд цолонд хүрэх сайхан цолныхоо эзэн байх гэж бас нэг айлтар хариуцлага байдаг байна. Бас даагуу тэр нь агуу. Тэрийг шин бол тэндээ эзэнтэй байж тэгээд яг тэр хэмжээний хүн гэдгийг харуулах. Тэр бол яг жинхэнэ эзэн цолны эзэн юм бол гарч ирэндээ. Одоо ер нь Өлгийн өвчин дэвжээ байгуулагдаад бас сайхан болж байна. Олон сайхан залуучууд цол авч байна. Олон сайхан залуучууд бас одоо Өлгийн нутгаад дуудуулан барилддаг болж. За нутгийнхаа дэвжээн дээр очиж бас заа зөвлөж байна да. Өө очно. Энэ хотод байсан цагта бол очоод уулзна. Тэд нар шиг бас бэлтгэл сургуулаа хийгээд базаагаад байж гэнэ залуучууд бол ярин тэгээд хөдөнөөс ч зөндөө хүүхдүүд ирээд их барилж гэнэ. Гоо яг манайхан бол нэг сайхан хаал болоод хуучин бол бид нар шиг одоо тийм гал мал гэж аймагт байгаагүй шүү дээ. Одоо их сайхан болцсон байгаа. Ер нь одоо манай аймгийн өлгөө хүчтэнд ижээгээд алдай таван богд бэс богдоо гэдээ бас нэг сайхан юу гэднэр байгаа. Тэдний нийлээд бас нэг энэ бэлтгэлийг хийж байгаа. Одоо сайхан байна нэрээсээ дээр шиг одоо манайхан сайтайхан барилж байгаа улсууд одоо анх надаас хойш тэгээд Баатар сул начин боллоо. Дараа нь Сэрэг начин болоод зам боллоо. Мустафа начингаа хоёр бодлоод өсгий дээр начин боллоо. Одоо тэгээд энэ Иркевлан гэж сайхан ир байна. Одоо тэгээд Бэрэг хийж бас байж байна. Ир болоод гэж бас байна. Хөвтлэг гэж бас байна. Ирэн зөндөө байна. Энэ улсын цолонд тулцсан арслангууд байна. Таны саяны нэрлсэн арслангууд бол одоо ер нь яг улсын цолонд тулцсан. Иркевлан арслан бол одоо улсын цол аваад одоо гарцаг зам болоод зогсож байх юм байхгүй. Бэрэг хурцвай бас л олон жил сайн барилж байгаа. Ир болоод гэж нэг сайхан арслан байна. Хөвтлэг гэж сайхан арслан байна. Ингээ эдгээр маань энэ өлгийн өвчин дэвжээ бас энэ амжилтыг үзүүлэхэд эрг нийлүүлж байгаа. Тэгэлгүй яах вэ? Энд чинь одоо нэг манай Булганс мөн Төмөрбаатар гэдэг бас нэг сайхан ир байгаа тэр чинь одоо тэгээд Тамираач гэж бас аймгийн арслангууд байна. Тэгээд энэ одоо хөдөөч бас арслангууд байна шүү дээ. Одоо бас тэгээд хөдөө зөвхөн энэ хотод орж ир чадахгүй Аманбек гэж бас байж байна. Тэрнээс залуучууд бол өсөж байгаа залуучууд байна. Тэгээд ер нь хин би эднэртэй хэлдэг л дээ хэрэг хөдөлмөр хийн тийм хэмжээнд л хөрнө гэж. Хүний хөдөлмөрөөсөө шалтгаалдаг юм шүү дээ ер нь. Энэ бол ер нь тэгэх байх ёстой ч юм. Ер нь хэрэг хөдөлмөр нь тэр хэмжээнд хөрнө. Хин хичээн тэрэндээ тийм байх ёстой юм байна. Тэрнээс найраа майран дээр явчихаар чинь бас онцгой болоод явчихдаг юм. Тэгээд юм. Дэвжээ дарган ногоо дэвжээ винэ гэдэг шиг сайн хөдөлмөрлөөд өөрийнхөө үнэхээр барилдаад байвал эзэн нэг өдөр дарган ногоо дэвжээ бас шагнал өдөр гараа. Тэгэлгүй дээ юм яг. Тийм л байх ёстой. Шуганда. За одоо тэгээд энэ үндсийн бөхөр барилдахад их спортын сур гэж маш чухал юм шиг байна. Та бол одоо чөлөөтөр зураад тавьсан. Сэрэг цааныг гаргаж удаагоор тавьсан. Тэгэхээр л одоо бас нөгөө барилдахад их спортын сур нөлөөлөд илүү том золонд хүрээд энэ амжилтаа батгаад байгаа юм гэж байна. Яг үнэ. Эн чин бол вэрээсээ энд бүх гэдэг шин бол энэ олон төрөл шүү дээ. Ер нь тэр эдний шин бүгдээрэнд нь үзчихвэл ер нь тэр
барилдаанд бол арга техникт бол маш хэрэгтэй. Одоо миний ч бас ер нь юу нь вэхээр чинь би шөлөөтөр олон жил барилсан болохоор шин шгшээ вагтанд байсан болохоор шин тэр их нөлөөсөн. Тэр шөлөөтийн буян гэж л боддог юм ээ. Үндэсний бүхийг бол яг бас давхарлын явж байгаа л да. Тэрнтэй адилхан яг энэ дээр шин бас нэг өөр спортоор хичээллэхгүй зөвхөн үндсээрээ дагна гэдэг шин бол нэг дутагдaltaа тал биш зөндөө гарна. Одоо ер нь тэр одоо манай сэрэг зааны бас нэг барилдж байгаа эдгээр шин бол бас өөр барилдаануудаар жудо, самбо, одоо казакрос эднэргээд одоо ирээс барилдаагүй юм нь байхгүй шүү дээ. Тэрний авьяасаар тэрний одоо хөдөлгөөнөөрөө бас онцгой барилдж штэ. Ал манай зарим бөгшүүд бол ирээс зөвхөн үндсний бөхөрөө дагнаад бас нэг ингэж дутагдaltaа таална байна. Тэрэнд бас үүсэх ёстой. Ер нь олон төрлийн бөхөр барилдахаар шиг бол хүний урам ороод бас нэг авьяас нь тодроод ирдэг байхгүй л даа. Энэ сайхан спортыг тойрсон зүйлүүд зөндөө байх юм. За мөн бас нэг сөргөөр нөлөөд одоо нэр хүндийн бас жоохон унгаад байгаа зүйлүүд допинг гэж. Яа. Энэ тал дээр та ямар сэтгэл бодолтой явдаг вэ? Тэр чинь бол ер нь допинг гэж нэр дуудахаар л ирээсээ тэгээд айгаад идэг байсан шүү дээ. Тэр шин одоо ирээсээ баг бид нэр шин одоо ийм домч уулгахгүй тэгээд одоо ирээсээ тэр шинжилгээнд орохоор шин хараад ирдэггээд ирээсээ зовлонтой байдаг байлээ шүү дээ. Тэр чинь одоо тэгээд өдөрч яалчгүй шалгаад ингээд яа. Тэр шин бол яш шалгадаг нэг том тэм саниуд орохоор чинь. Одоо бол ирээсээ шөлөөт болцсон байна шүү дээ. Одоо энэ юугаа идэж уухан тэр яадаг нь хамаагүй болчихжээ зүгээр. Гэхдээ энэ тусгүй юм байгаа юм л да. Ирэн дэмээ. Яг өөрийн бас нэг бие сэтгэлээрээ хөдөлмөрөөрөө үзсэн л онондоо эцсийн эцтэй бол. Тэр энэ л амжилтанд хүргэн. Тэр нь хүн амжилт болно. Тэгнь. Буцаад нөгөө тоопон гэрэлсэн чи би игүү олнохоос хуулаад одоо олон эрсдэлт ярих юм шиг. Олон эрсдэлт тэр ч яриач яах юм тэр шиг хэцүү л юм. Одоо орчин үед бол энэ одоо бүхийн шагнал байн ч гэсэн алдар солон ч гэсэн юм болоод одоо тэрний одоо дагварын гэж нэг одоо допингийн асуудал гарч ирсэнээ би их гимшиж явдгийг. Би өөрөө ч бас энэ олон тэмцээнд оролцоод 6 удаач бас допингийн шалгалтанд орж исэн. Энийг зовлон эдгээр шин би мэднэ. Эдийн хэрэггүй юм да. Тэгээд ирнэ. Одоо залуучуудын орчин үед одоо тэгээд янз бүрийн хилэн болоод энэ допингтэй холбогдоод болж байгаа нь ерэн сайнгүй юм байгаа юм да. Хүний биеинд ч гэсэн одоо төр зүүр дээрээс иймэрхүү өөрийн амьдралаараа тоглож байгаа юм шиг одоо бие сэтгэлээ тоглож байгаа юм шиг одоо иймэрхүү юмдаа хүрээд ч бас ямар юм байдаг юм бол да гэж би бас дотроо имзэглэж явна да. Энэ бол тусгүй юм байгаа юм бол байж болсгүй энийг бол маш чангалах хэрэгтэй л гэж ярмаар байна. Одоо та нарын үед бол бай шагнал бага. Одоо амжилт гаргасан хүн ч өгжсэн шагнал нь бага баг. Одоо ингээд нөгөө нэг өгж байгаа шагнал нь их нэг хүн баг улсын золтон болоход амьдралын бүгдийг шийдээд өгч. Тий. Тэрний төлөө залуучууд ингээд байна уу гэсэн. Тий, яг энүүгээр л болоод одоо бизнес том бизнес болоод байна шүү дээ. чинь бизнес болж хуурж байна шүү дээ. Одоо энэ бизнес нь чинь бол нэг өгөө аваа та найз нөгөө төрлөөд байдаг чинь гэдэг чинь агуу том энтэй холбоотой сүлбэдээ бүх юм нь бидний үед байгаа ч үгүй ерөөсөө дуулаач үгүй медиачгүй ярьдаг юм шиг бол одоо сүүлдээ гарч ирээд бид нэр чи одоо нэг учраа олохгүй байна шүү дээ. Ойлгохгүй байгаа мó? Ойлгооч мэдэхгүй байгаа мó? Одоо яаснаа чи бас сайн дүгнэж хэлэхэд бас бэрх байна. Одоо тэгээд энэ сайхан спортоос тэр зүйл хол байвал тэгээд яг жинхэнэ оргин байх байх л да. Бас энэ цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа Монгол бүхт оруулж байгаа Монгол бөхөр хичээл гэж байгаа олон залуучууд хүүхдүүд бас үзээ сууж байгаа. Энэ хүүхдүүдэд загж хэлэх таны одоо бас үгийг бас хүргэе гэж бодож байна. За энэ чинь их баярлалаа бас энэ намайг хүндэтгээд бас ингэж бас өрөөд бас ийм арга хэмжээнд оролцож байгаа та маш их баярлж байна. Танай одоо малчин телевизэд ажлын том амжилт хүсье. Телевизээр үзэгч нартай бол одоо тэгээд одоо багт аханд өвөнч гэх юм уу да тэр чинь одоо тэгээд энэ одоо энэ нийгэм юм болж байгаа бас сайхан хөдөлмөрлээд сорьсон зорилгодоо хүрээд бас энэ сайхан хаврын цагт сайхан аваржаад сайхан цусаад бас нэг сайхан амраад бас нэг иргэн шиг л бас нэг бодсон 9 цагаан хүсэл маань сэтгэлчлэн бүтгийн хүслийгээр дэвшүүлээ да.
За баярлалаа. Тэгээ бид бүгдээ урилга хүлээж авч нэвтрүүлгийн хойморт морин цаазан танд маш их баярлалаа. Танд болоо танаа гэр бүл ажралын дээдийг хүсэн гэрөө. Танаа одоо Баян Улгийн нутгаас олон сайхан хүчит бөхчүүд төрж төрийн баяр цэнгэл наадмын төрөв хүртсэн. Тийм сайхан төл тохиолдгоо гэж хүсэн гэрөө ёо. Баярлалаа. Маш их баярлалаа. Ирээлээрээ болгоо сайхан байна. За баярлалаа үзэгчдээ. Үндсийн өсөөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндсийн малчин телевизийн Гард багнаа нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн маань зочин хойморт Баян Улгийн аймгийн Цэнгэл сумын харьяат чөлөө төхий олон улсын хэмжээний мастер Монгол улс Казахстан улсын гавьяа тамирчин Монгол улсын өсгөдөр гарцаг Нам Бахи турагдлаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзтлаа түрүүртаа. Зүүн баруунжигүрээс солон дуудуулах алдарнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах аралтнууд, дээдсийн есүмхэлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гард магнаа